Сүүлийн жилүүдэд барилгын салбар эрчимтэй хөгжиж, төрийн үйлчилгээний болон хувийн хэвшлийн содон өнгө, эв загвартай барилгууд хотын өнгө үзэмж нэмэн сүндэрлэх болсон билээ. Гэвч барилгын салбар хурдцтай хөгжихдээ зэрэгцсэн бидний дотор айдас хуралдуулах болсон зүйл нь барилгын салбарт гарч байгаа осол гэмтэл ихсэж буй явдал юм. 2011 онд 34, 2012 онд 42, 2013 онд 25, 2014 онд 26, 2015 онд 43 удаагийн буюу нийт 170 осол гэмтэл бүртгэгджээ. Үүнээс зөвхөн өндрөөс унахтай холбоотой 117 осол гэмтэл гарсан нь нийт ослын 68.8%-ийг эзэлж байна. Үүнд өндрөөс унах осол 64, ажлын шатнаас унах 4, лефтний нүхэнд унах 20, эд зүйлд цохигдох осол 29 гарсан нь аюулгүй ажиллах арга зүйд сургаагүй, хүүхний хандлага, зан үйл төлөвшөөгүй, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангаагүй, ажилчдын хувийн хамгаалах хэрэгслийн зохистой хэрэглээ муу байгаатай холбоотой юм. 2014 оны байдлаар барилгын үйлдвэрлэлд гарч буй ослоос үүдсэн нас баралт 88%-тай байгаа нь бусад салбарын дунджаас харьцангуй өндөр байна. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журмыг зөрчсөн, барилгын бэхэлгээ шаардлага хангаагүй, тоног төхөөрөмжийн эвдрэл, технологийн процесс зөрчсөн зэрэг нь осол гаргах үндсэн шалтгаанууд болж байна. Барилга хот байгуулалтын яам, мэрэгжлийн хяналтын газар болон бусад холбогдох байгууллагуудын зүгээс барилга усралтын үйл ажиллагааны үед хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангахад олон улсын шилдэг технологийн нэвтрүүлэх тал дээр онцгой анхааран ажиллаж байна. Энэ санал санаачлагыг дэмжиж, дэд бүтэц инженеринг компани, бүгд найрамдах Солонгос улсын Сонбу компани DS систем дэвшилтэд технологиг Монгол улсын барилгын салбарт нэвтрүүлэхээр зорж байна.